хөтөлбөрөөр ММА-гийн дэлхийн орон нутагт дах сурвалжлагчдын ирүүлсэн мэдээллээр үргэлжлүүлье. Завхан аймгийн цагаан чулууд сумаас ирүүлсэн мэдээллийг эхлээд хүргэе 2015 онд улсын хэмжээнд 55 цэцэрлэгийн барилга шинээр баригдаж байна. Энийн нэг нь Завхан аймгийн цагаан чулууд суманд байгуулагдаж хүүхдүүдээ хүлээж авчээ. Завхан аймгийн цагаан чулууд сум 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтанд орууллаа. Хуучин цэцэрлэгийн барилга нь 1956-нд ашиглалтанд орсон. Хууширч муудсан тул халаалт дулаан муу орчин нөхцөл тааруу учраас хүүхдээ гэртээ хардаг байсан гэж иргэд ярьж байна. Энэ сум 1500 орчим хүн амтай. Шинэ цэцэрлэгтээ 100 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болохоос гадна нөгөө талаасаа дээрх тооны ээж ажил хөдөлмөрөөр эхлэх гэр бүлийнхээ орлогыг нэмэгдүүлэх болцоо гарч байгаа юм. Ашиглалтанд орж стандартын шинэ цэцэрлэгтээ 50 жилийн дараа одоо стандартын шинэ цэцэрлэгтээ болж байгаадаа туйл их баяртай байна. Ингэж хамтарсны хүчинд ийм сайхан барилгатай болж ашиглалтанд орсонд баяртай байна. За энэ маань одоо сумын бас нэг өнгө үзэмж, нэгдүгээр, хоёрдугаарт нь одоо энд хүмүүжиж байгаа бяцхан улсын маань сулж хүмүүжих орчин бүрдсэнд үнэхээр их баяртай байна. Шинэ цэцэрлэг улсын төсвийн 953 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулагдлаа. Цэцэрлэгийн дотоод зохион байгуулалт халуун хүйтийн ус ариун цэврийн өрөө зэргийг бүрэн шийдвэрлсэн байна. Цагаан чулууд суманд мөн 320 хүүхдийн суудалтай шинэ сургууль баригдаж байгаа байна. Улсын хэмжээнд 2015 онд улсын төсвийн санхүүжилтээр нийт 191 барилга баригдаж байна. Үүнээс 55 цэцэрлэг, 59 сургууль, 21 дотор байр баригдаж байгааг боловсрол шинжилгээ ухааны яамнаас мэдээлсэн. Энэ бүтээн байгуулалтын нэг нь энэхүү цагаан чулууд суманд хийгдлээ.